Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжиж байгаа хэдэн асуулт байна. За нэгдүгээрт нь парламентын арчлыг төлөвшүүлж ард түмний засаглалыг эрхийг хангах гэд энэ бол хамгийн чухал асуудал байгаа. Тэгээ тэр дундаа үндсэн 1992 оны үндсэн хуулийн заалтан дээр газрын хэвлэл түүний баялаг ард түмэн төрийн өмч байна гэд. Тэгээд төрийн өмч байна гэд үндсэн хуулиараа зохицуулсан хэрнээсээ бусад одоо органик гол хуулиудаараа энэ зохицуултаа алдагдуулсан ийм механизм явсаар агаад өнөөдөр энэ иргэдийн бухимдал нөхцөлөд үүссэн байгаа байхгүй. Гэтэл одоо энэ дээр нэг өгүүлбэр нэмсэн байгаа. Нэгсэндээ төрөөс ингээ байгалийн баялагийг ашиглахдаа тэгш байдал, шудраг ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтлана гэж зарчмыг тодорхой тусгацсан байгаа байхгүй. Тэгэхээр энд ард түмний одоо энэ засаглах эрхийг яг энэ одоо үг өгүүлбэрээрээ бүрэн гүйцэд хангаж ингэж чадж байгаа юу гэдэг ийм асуултыг асууя. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуудал нь нутаг дэвсгэрийн нутгийн удирдлагын тогтолцоо байгаа. Энэ дээр бол Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь өөрөө сумаа гэд, дүүргээ гэд. Тэгэхээр энэ сумын дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал мөн гिचгээд энэ заалтанд бас нэг чухал заалт нь сум дүүргийн засаг даргаыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд 4 жилийн хугацаагаар сонгоно гэсэн байна. Гэтэл 64 дээр нь болохоор ард түмэн санал болгож өөрсдийнхөө сонголтыг хийсэн засаг даргыг аймаг нийслэлийн засаг дарга нь огцруулж чөлөөлөд байгаа байхгүй юу. Тэгэхээр иргэдийнхээ эрхэнд халдаж байгаа ийм одоо огцруулж чөлөөлж байгаа энэ асуудлыг бид бас арай өөр байдлаар энэ одоо өөрчлөлтийг хийхгүй бол яг энэ 64-ийн заалтаар энэ асуудал явж болохгүй хаа гэсэн. Энэ дээр нэг нэмэлт тайлбар авахыг хүсэж байна. За 3-дугаарт нь бас тэр парламентын засаглалын энэ дарчлалын төлөвшил дээр тэр төсвийн талаарх улсын хурлын бүрэн эрхийг хязгаарласан байна. Энэ хязгаарлахдаа тэр өмнө нь бас нэг хуулиар хэрэгжиж ирсэн. Одоо үндсэн хууль дээр заалт болгоо ороод ирсэн. Нэгсэндээ засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шин төрөл үүсгэж зарлага нэмэгдүүлэхгүй гэд. Энэ яг бүрэн хязгаар нь яг үндсэн хуульд ингэж тусч орох ёстой юу? Энийг нэг надаа нэг бас нэг хуулийн дагуу тайлбар болгоо хэлээд өгөөч гэж ингэж үзэж байна. Дөрөв дэх асуудал нь өөрөө тэр санхүү төсвийн хараат бус хяналтыг төлөвшүүлэх гэд. Энэ хараат бус байдлыг төлөвшүүлэх энэ асуудал чинь яг одоо үндсэн хууль дээр ямар утга агуулгаар ямар зүйл заалтаар энэ асуудлыг бас тодорхой тайлбарлаж ингэж тусгаж өгч байгаа вэ гэдэг юм дөрөв дэх асуултыг асууя. Дараа нь ард түмнэр санал асуулгыг хэлэлцүүлээ явж исэн 17 оны 6 сард би тойрогдоо ажиллаад нутгийнхаа иргэдийн энэ асуудлыг хэлэлцүүлж исэн. Хамгийн өргөн хүрээтэй гарсан саналын нэг маань өөрөө энэ улсын хурлын гишүүний насны асуудал байсан. Насны асуудал. Одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн насыг 55 гэж ингэж бид бас тодорхой алхмыг хийж ингэж чадж байгаа бол бас энэ парламентын энэ одоо сонгогдох эрхтэр ч гэсэн энэ насны хязгаарыг тавьж болоогүй юм уу ажлын хэсэг маань 35 юм уу? Ер нь бол нийт ард иргэдийн санал бас энэ дээр тулгуурлаж ирсэн шүү дээ. Энийг яагаад бас одоо энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд оруулаагүй вэ гэсэн ийм асуудлуудыг асууж байна. За 64 эхний асуулт тий. Тогтгосрон гишүүн хариулъя. За Амарзай гишүүн их чухал асуудал өндөж байгаа маа. Энэ орон нутгийн удирдлагын тогтолцоо бол сурангүй болох гэсэн хэсгийн 64 дахь залтыг асуусан. За энд ийм байгаа юм. Яг засаг дарга бол ард түмнээс сонгогдож дээш шатны засаг дарга нь сум дүүргийн засаг дарга ард иргэдээс сонгогдож дээш шатны засаг дарга нь батламжилж байгаа юм. За яг 64 дөрвөлгийн ерөнхий орцсон аймгийн нийслэл сум дүүрэг баг хорооны засаг даргын хууль заасан үндслээр чөлөөж огцруулна гэдэг. За энэний дараа яг ер нь явцын дунд бол нэг яг энэ заалтаар явчих болох юм. Гэхдээ яг хүмүүс нэг юм эргэлзээ төрөд байгаа юм. Би бол энийг бол цаашдаа бол органик хууль буюу нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар нь зохицуулах ёстой гэж бодож байгаа юм. Гэхдээ яг сая Амарзай гишүүний гаргаж байгаа саналч тэр за манай судлаач ч гэсэн ингэж үзээд байгаа юм. Ард түмнээс сонгогдсон хүнийг дээш шатны засаг дарга огцруулж байгаа нь хэр зөв юм бэ? Дээр нь огцруулчаад үлдсэн хугацаанд нь шууд үрг ус томилж байгаа нь хэр одоо ард түмний нөгөө саналыг үүсгэчлээ эднэр гэд байгаа юм. Тэгвэл би бол энэ 64 дээр явцын дунд редакц хийгээд найруулга хийгээд энэ дунд нэг процессын нэг өгүүлбэр оруулж болох юм аа гэж бодож байгаа юм. Манай судлаач нар бол энийг
сайн бодож байгаараа тодорхой иргэдийн саналын үндсэн дээр 30% гэдэг юм уу 50% гэдэг юм уу тэр тухайн сумын иргэдийн саналын үндсэн дээр огцруулдаг тийм одоо томьёолагч оруулахад бол болохгүй болов уу гэж бодож байна. Тийм учраас бол энэ дунд бол заавал нэг ийм нөгөө ард түмнээ сонгогдсон засаг даргаыг огцруулахтай холбоотой залдаг жаахан дэлгэрүүлэх шаардлага бол би 64 дээр байгаа юм аа гэж бодож байна. Энийг хоёр дахь хилцүүлгийн явцад тийм боломж гарах болов уу гэж ингэж бодож байгаа юм. За тэгэхээр хилцүүлгийн явцны нэмэлт өөрчлөлт орж байгаа асуудлуудыг тэг хөндөө засах, өөрчлөх бололцоо боломж нээлттэй. Нэмэлт өөрчлөлт болох хөндөгдсөн заалтууд дээр. Тэр хүрээндээ Амар зай гишүүн бас энийг өөрчлөх бас бололцоо байгаа юм байна. За Содбаатар гишүүн тэр байгалийн баялагийг тэгш шударгаар хуваарлах зарчим алдагдаад байна гэдэг дээр. Тэгэхээр өнөөдөр ард иргэдийн бас нэг хамгийн хүсэн хүлээж байгаа асуудал бол энэ нийтийн өмчлөлттэй холбоотой, нийт эрх ашигтай холбоотой, улс орны ашиг сонирхолтой холбоотой энэ байгалийн баялагын ер нь баялагын хуваарилтай холбоотой асуудлыг нэлээд хөндөж байгаа. Тэгээд бид нар 6 дугаар зүйлд бол энэ өмнө нь одоогийн 30 төгөлд байгаа үндсэн хуулиар бол бид нар 6 дугаар зүйл тодорхой зааж өгсөн байдаг. Монгол улсад газар түүний хэвлэлийн ой ус, амьтан ургамал, байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдл төрийн хамгаалтанд байна гэдэг. Тэгээд 6-ыг 2-оор бас наривчлаад энэ төрийн өмч байх Монгол улсын иргэдэд өмчнөөс бусд газар түүнчлэн газрын хэвлэл түүний баялаг ой усны нөөц ан амьтан төрийн өмч байна гэдэг. Ингээд нарийн зааж өгсөн. Тэгээд сүүлийн ер нь бол үндсэн хуулийн эдийн засгийн онолоор бол зөвхөн одоо төсвийн асуудлаас гадна улс төрчдийн энэ одоо улс төр эдийн засгийн томоохон шийдвэр гаргах процедурыг бас үндсэн хуулиндаа зааж өгсөн орнууд бол их олон байна. Нэгсээ зарчмын зааж өгч байгаа. Бид нар бол энэ удаа байгалийн баялаг ашиглахад төрөөс удирдах, баримтлах зарчим нь бол яг одоогийн манай энэ үндсэн хуулиар энэ батлагдаад байх юм бол 5 одоо зарчим үүснэ л гэж үзэж байгаа. Нэгдүгээр тэгш байдлын зарчим, 2 чударгасны зарчим, 3 үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын зарчим, 4 тогтвортой хөгжлийн хангах зарчим. За үндсэн хуулийн 16-гийн 2-т байдгаар эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хэрэгтэй гэсэн. Энд одоо зарчмууд бол энэ байгалийн баялаг ашиглахад бид нарын барьж байгаа төрийн барих зарчим юм а гэж. Тэгээд энийг зааж өгсөн ийм орнууд бол дэлхийд байна л да. Тодорхой хэмжээгээр одоо бид нар ингээд та бүхэнд бас энэ одоо үндсэн хуулийг боловсруулах хүрээнд хийсэн судлаачдынхаа юмнуудыг нэгтгэхэд та нарт ийм метрод болгож өгж байгаа. Тэгээ энэ дээр бас энэ бусад орнууд энэ байгалийн баялаг ашиглалттай холбоотой зарчмаа яаж тунхаглаж байгаа юм. Тэр нь эргэж одоо энэ байгалийн баялаг ашиглалтаараа одоо дэлхийн нийтэд бас хүлээмжшөөрөгдөж байгаа одоо Норвег ч гэдэг юм уу, Кувейт ч гэдэг юм уу, бусад одоо их олон орнуудын манайтай ойролцоо хөгжилтэй байгаа орнуудын ч гэсэн жишгүүдийг бид нар авч энд одоо томьёолж оруулж ирж, энэ томьёолыг шинээр оруулж ирж байгаа юм. Ингэснээр бол бид нар энэ ер нь бол нийт иргэн улсын ашиг сонирхлыг хангасан энэ зарчмуудаа энэ тусгаж авах нь бол цаашдаа ялангуяа стратегийн ач холбогдолтой орд газруудаа зөв одоо эргэлтэнд эдийн засгийн эргэлтэнд оруулах, зөв ашиглахад бол том одоо агц гарна гэсэн ийм ойлголтоор энэ зүйлийг оруулж өгж байгаа. Манай гишүүн бол энэ дээр бас саналыг өгөө хаа гэж бодож байна. За улсын их хурлын гишүүний нас дээрээс нь улсын их хурлын төсвийн талаарх бүрэн эрхийг хязгаарлах аудит хяналттай холбоотой асуудлаар зандан дарга хариулах уу? За их хурлын дарга. За хоёр асуултанд хариулъя. Амар зай гишүүний нэгдүгээр төсвийн асуудлаар. Тэгээд төсвийн талаар ер нь парламентын засаглалтаа улсууд нийтлэг гадаг нэг шүүмжил бол энэ за 76 сангийн сайтаа болчлоо. Төсөв ороод ирэхээр төсвийн зарлыг талдаа шинжирээд үр ашиггүй хуваарлцлаа, тараачлаа гэсэн шүүмжлэх гардаг. Ийм ч учраас бусад улсуудын туршлага бол энэ Солонгос, Герман, Эстони, Франц, Грек зэрэг улсууд бол төсвийн зарлага нэмэгдүүлэхийг хоригддог. Засгийн газрын зөвшөөрлгүйгээр төсвийн зардал нэмэгдүүлсэн хууль батлах, сайд нар тусдаа тийм хууль санаачилж оруулах энэ төр гэдэндээ хоригдсон тийм заалтуудтай байдсан байна. Ер нь бол гүйцэтгэх эрх мэдлийг хэд хязгаарласан гэдэг зүйл бол ерөөсөө хүнээ мэддэггүй мөнгөө мэддэг болчих юм байна гэсэн. Тэгэхээр гүйцэтгэх эрх мэдэл үйл ажиллагаагаа доктортой хариуцлагатай явуулах тэр шаардлага бол парламент тавина хэн шалгах эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Ийм ч учраас төсвийн хяналт, төрийн санхүүгийн аудит хяналт шалгалтыг бол бас нэлээд хараад ус сайн байх ёстой. Харин нөгөө талдаа засгийн газар гүйцэтгэх эрх мэдэл бол хүнээ мэддэг буюу сайд нараа томилдог, мөнгөө мэддэг буюу төсвөө өөрөө баталдаг, хариуцлага хүлээдэг. Энэ зарчим руу одоо нийтлэг ийм жишг байгаа учраас энэ рүү ингэж
явъя. Бусад хууль хилцүүлэх явцдаа бол засгийн газар тэр саналуудыг их хурлын гишүүдийн саналаар, бүлгийн саналаар энэ төсвүүдээр анхаарах нийтлэг зарчим програмын шинж чанартай хөтөлбөрүүдээр тусгай юм яваад байдаг. Ингэж ингэснээр бол төсөв өрийн дарамтанд орох, төсвийн алдагдал ихсэх, улмаар нь улс орон эдийн засгийн хямралд орох нөхцлүүдийг л урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хяналтын энэ бус тусуудын туршлагаас авчин заалд орсон. Харин гишүүний настай холбоотой заалт бол одоо хилцүүлгийн үеийг гарсан учраас энэ өөрчлөлтийн төсөлд байсан. Одоо байгаа нас энэ. Тэгээ яг энэ бусад байгууллагуудаас авах санал авах явцад заваас нь олон гишүүд ажлын хэсгийн саналын явцад бол хэтэрхий юм жижиг асуудлуудаар хөөцөлтөөд үндсэн хуулийн өөрчлөлтийн гол одоо косметик өөрчлөлт болоод байна. Энийг хасах гэсэн ийм зарчмуудын дагуу шүүгчийн нас, гишүүний нас гэсэн хоёр зардал бол энэ ажлын хэсгийн явцад хасагдсан байгаа. За Сүнжид доктор хариулъя. Дараад нь Машбат. Хоёрдугаар хоёр номерын микрофон. Дэд ажлын хэсэг шүү. За нутгийн удирдлагын хэсгээр сум дүүрэг энэ 2017-18 оныг дамжаад засаг захиргаа нутаг захирыг нэгж түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэдэг нэг юм том баг судалгаа хийсэн. За тэрэн дээр гарч ирсэн дүгнэлт бол хоттой холбоотой. Түрүү манай Бямж Жаргал доктор ярьсан. Хоёр дахь дүгнэлт нь сум болон дүүргийг эдийн засаг нийгмийн зохицолбор байлганаа. Бие даасан байдлыг нь бэхжүүлнэ, хамгаална гэдэг ийм үндсэн хуулийн үзэл баримтлал яг үнэндээ боддоор хэрэгжсэнгүй гэж дүгнсэн. Тийм ч учраас сум дүүргийг өөрийн одоо үндсэн нэгж байлгая гэдгээс үзэл санааг дэмжиж нэгэнд ингээд дэмжиж байгаа учраас тэнд удирдлага, төсөв, өмч, захиран зарцуулах эрхийг ярих ёстой байна гэдэг утгаар томьёолыг оруулж ирсэн. Тэгээ яг амар зээг гишүүний асуултанд хариулахад энэ дээр сумын засаг даргаыг шууд сонгомоор байна гэдэг бол зөвлөлдөх санал асуулгын үр дүнд хамгийн их иргэдээс, орон нутгаас дэмжигдсэн саналнаа. За тэгээ хэрвээ сумын засаг даргаыг сонгох юм бол нөгөө талд нь бид нар юу бодох ёстой вэ гэхээр нутгийн өрөө удирдах ёсны байгууллага иргэдийн хуралдаагаа хэрхэн харилцах вэ? Хяналтын асуудал яаж явах вэ гэдэг асуудлыг мэдээж хэрэг бид нар зайлшгүй авч үзэх ёстой. Мөн нэгэн иргэдээ сонгогдож байгаа юм бол тэнд хяналтыг хэрэгжүүлэхийн тулд яаж огцруулах юм? Хэн ямар үндслээр тэгээд тэр огцорсон хугацаанд нь хэн томилох вэ гэдэг асуудлыг зохицуулах нь зайлшгүй гэдэг утгаар ингэж 64 орж ирж байгаа. Яг энэ судлаачдын хувьд харилцан адилгүй байр суурьтай байсан гэдгийг тэмдэглэе. Нэгэнд ингээд зөвлөдөг санал асуулгын дунд дэмжигдсэн гэдэг утгаар орж ирж байгаа учраас цаашид нэвчилсэн зохицуултыг органик хуулиар бас зохицуулах боломжтой. За үндсэн хууль судлаач Машбат дэд ажлын хэсгийн гишүүн. Нэгдүгээр микрофон. За юу тэр төсвийн их мэдлийг хязгаарласан тухай асуулт байна. Бусад орнд тэгж байдгүй ер нь ингэх ёстой юу гэж. Ерөнхийдөө бол үндсэн хуулийн эдийн засаг гэсэн ойлголт байдаг. Бусад оронд бол үндсэндээ энэнтэй холбоотой нэлээд дэлгэрэнгүй зохицуултууд хүртэл байдаг. Яг зарим нэг жишгийг ярихад одоо хэрвээ төсвийг нь батлаагүй бол ерөнхий сайд огцрох хүндэслэл болдог гэх мэтлэнгээр одоо хэрвээ парламент болоод ерөнхий сайдын хооронд одоо төсвийн асуудлаар маргаан үсэд ингээд хэрвээ төсвийг нь парламент батлаагүй бол огцрох хүндэслэл болчдөг энэ тиймэрхүү нэлээд нарийн зохицуултууд бол байдаг. Бид нар бол тийм ширүүн гэдэг юм уу эсвэл тийм зөрчил хүргэх тийм зохицуултыг авсангүй их ерөнхий иймэрхүү зохицуултыг авсан юм шүү гэдгийг тэмдэглэж хэлэх гэсэн. Баярлалаа. За баярлалаа. За Эрдэнэт